Ариун шар зам хоршооноос орон нутгийн тээвэрчид зам тээврийн яамныхан бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаагаас хохирсон тул өсөглөн зарласан талаараа мэдээлэл хэлээ. Тэд энэ талаар салбар яамдаа удаа дараа мэдэгдэж сайдтай уулзахыг хүссэн боловч өнөө хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй учраас өчигдөр өглөөнөөс эхлэн 5 хүн өсөглөн зарласан байна. Манай Орхон аймагт Улаанбаатар хотоос бас аж ахуй нэгжүүд явдаг. Орон нутгаас 3, Улаанбаатараас 3 аж ахуй нийтдээ 6 аж ахуй явдаг. Үүнээс Орхон аймгийн 2 аж ахуй нэгж нь микрээр үйл ажиллагаа явуулдаг. 4 аж ахуй том оврын автобусаар үйлчлэгээ явуулдаг байсан. Гэвтэл энийг бид нэр хэмжээний яамны бодлогын дагуу орон нутгийн ажлын байрыг 50% тэгш эрхтэйгээр хувааж авъя. Хотын компаниуд арай давуу эрхтэй байна. Эдгээр өдөрт нэг компани 5 автобус явж байгаа юм чинь орон нутаг одоо бага оврын автобусыг цөөрүүлцээд ингээд том оврын автобус авсан бид нар шугам өгөөч гэсэн хүсэлтээр тавьсан юм. 2013 оны 8 сарын 15-нд биднийг ажлын хэсэг гаргаж шалгаад сайдын зөвлөлийн хурдаар ороод ариун шар зам хоршоонд одоо гот хоорондын тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэгч одоо болох юм тээвэрлэл гүйцэтгэх болох юм гэсэн ийм сайдын хурдын тэмдэглэл нь энд байгаа. Цааш дуг өсөглөнт нэгтгэе илэрхийлсэн олон жолооч байгаа гэдгийг хэлж байлаа. Учир нь тэд бага оврын автобусаар үйлчлэгээ эрхлэхийг хоригдсон тул том оврын автобус зээлээр худалдан авсан ч тодорхой шугам цаг гаргаж өгөөгүйгээс бүтэн 1 жилийн турш сул зогсож зээлийнхээ хөвөг төлж байгаажээ. Тэгээд гол бизнес үүсээд байгаа зөрчил бол энэ зүгээр нэг дараа нарын эрх ашиг хамгаалсан тээвэрчдийн нэг юм үйл тоо хүндэлсэн одоо та нар харж байгаа өчтөр гэдэг өсгөлтөн зардал суусан цагаас хойш ингээд тээвэрчдийг оруулахгүй тэний бизнесийг нэвтрүүлэхгүй гадна талын хаалган цоочтой дараа нар нь өөрсдөө дандаа арийнхаа хаалгаар гарч ордог биднээс одоо нэг осонтой хүн гэж үзэхгүй байгаад бид нар жоохон харамсаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга мэдрэтэй дөрөв уцаар олдоод өнөөдөр ихтэй таамаасыг анхаарал таавна эмчнэрийн баг очиж ажиллана гэсэн. Өчтөр өглөөний 11 цагаас дээд дотор зөвсгөж давталгаа. Ахаад өсөглөнд нэгдэг гэсэн улсууд өөртөө сайн дураараа саналаа ирүүлж байгаа. Бид нар одоохондоо суулгахгүй төр хүлээлттэй байж байгаа. Яам хуралдаж байгаа гэсэн тэр шийдийг түр харж байна. Өсөглөн зарласан иргэдийн эрүүл мэндийг өнөөдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс хянахаар болсон бөгөөд тэд эцсийн дорвитой шийд гартал өсөглөнгөө үргэлжлүүлэх юм байна.